хорооны гишүүдийг салхих асуудал байгаа юм яаж хандж байна. За мэдээж бол нэг хурлаас өмнө бас шийдэх хэрэгтэй асуудал юм л орон нутгийн сонгуул ачсан амжилттай олох хэрэгтэй байгаа шүү. Тэгэхээр энэ асуудлыг яаж вэ? Ер нь бол арс нам бол үндэсний зөвлөх хорооны хавралыг бол хийх хэрэгтэй. Тэгээд бас тодорхой нөхцөл шалтгааны улмаас тодорхой хугацаагаар ингээд хойшлуулж энэ бол орон нутгийн сонгуул бас хаяад өрөөд ирсэн байна. Дээр нь бид нар бол энэ намыг шинжилгээд бас их яаж бас их боломжгүй байгаа юм. Бас их алгуурлаж бас боломжгүй байгаа. Бид яг нэг уламжлалыг умартахгүйгээр шинжилгээр бас ингэж хийдүүлэхгүйгээр яг л тэр голыг нь болсон, төвийг нь болсон тэр шинжилгээ өөрчлөлтийг нь бол хийх нь зөв гэж харж байгаа. За арс намын шинжилгээ ажлын хэсэг гэж одоо ерөнхий нэрийн бичгийн дарганы тушаалаар 35 бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Энэ ажлын хэсэг бол 2016 оны 8 сарын 3-ны өдрийн албасаар байгуулагдаад өнөөдөр нэг сар гаруй хугацаанд бол хийж хэрэгжүүлсэн ажлыг бол одоо энэ үндэсний зөвлөх хорооны хурал дээр танилцуулах дөрмийн төсөл гэдэг ингээд маш олон зүйлүүдийг бол ингээд хийгээд хэрэгжүүлээд ингээд бэлтгэсэн байсан. Тэгээд харамсалтай хурал хойшилсан. Тэгээ ер нь бол манай арс намын дарахад бас ингээд өрсөлдөж байгаа маш олон кандидатууд байна. Өрсөлдөгчд ингээд тодорсон байна. Тэр өрсөлдөгчдийг бол ер нь нэг дунд нь юм өмнө нь бол марпон гэж хийжсэн. Одоо 2000 оны үед одоо марпон гэж хийгээд тэн дээр нь бие биенийг муулаад одоо ингээд хинж одоо ялагдал баггүйгээр тийм буруу зүйл рүү орж исэн бол одоо бол нэгд өнөөдрийн нөхцөл байдлын толгорсон үед бол тэр бүх хүмүүсийг бол нэг дор одоо зохион байгуулж арс намаас нэг дор зохион байгуулаад хөдөө орон нутгийн намуудтай очиж одоо тэр дарах болохоор одоо өрсөлдөж байгаа хүмүүсийн бэлтгэлийг үзэл бодлыг шинжилгээ одоо зарчмыг ингэж ярилцаад тэр хүмүүстэйгээ ингэж ярилцчих 12 сарын 6-нд болох намын их хурлаар яг одоо ямар нэгэн дарах ямар нэгэн бүлэг практик одоо харилцахгүй тэр Монгол 2021 330 гаруй улсын цорын байгаа арс намын анхан шатны байгууллагуудаас төлөөл болж хурж сонгогдож ирсэн хурлын төлөөлөгчид яг энэ одоо доктортой шинжлэх өөрчлөлтийг хийж чадах тэр арс намын даргыг бол сонгох одоо хэрэгтэй гэсэн тийм одоо байр суурьтай байна. Тэгээд энэ арс намыг шинжлэхийн ажлын хэсэг бол 12 сарын 6-наас өмнө бол одоо 21 аймагуд дээр яг энэ шинжлэлийн суугч ч юм уу одоо дөрмийн төсөл дээр авах саналууд гэдэг ингээд төлөвлөсөн ажлууд ер нь бол бидний өмнө бас аймагуд дээр ингээд орон нутгуудаар явсан одоо энэ тэр ажлуудыг улам илүү эрчимжүүлж улам чамбааруулж одоо тэр авч байгаа судалгаа тэр бүх зүйлүүдээ нэвтрүүлж одоо ингэж 12 сарын 6-нд болох намын их хурлаар маш ойлгомжтой тийм дөрмийн төслийг одоо өргөн барьж хилцүүлж арс намын одоо шинжилгээний ажилд бол өөрсдийнхөө хувь нэмрийг оруулнаа. Тэгээд одоогийн үндэсний зөвлөх хорооны гишүүдийг зарим хэсэг нь бол бүгдийг сольж явах хэрэгтэй гэж байна. Зарим хэсэг нь бол одоо энэ дээр бүрэлдэхүүнийг нэмэх хэрэгтэй гэж байна. Бид нар бол яг л голыг нь олсон, төвийг нь олсон. Тэгээд дээр нь маш олон тэр орон нутгаас сонгогдоод ялаад гараад ирсэн тэр бүх төлөөлөгчдийг дээр нь одоо тэр бүх бүрэлдэхүүнийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ингэж их хуралтай оруулж ирж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэсэн тийм байр суурьтай байна. За